Монголчууд бид цөөхөлөө хэрний удам угсаа гарал үүслээ тэр бүр сайн мэддэггүй. Тэгвэл өнгөрсөн түүхээ мэдэж авахад ургийн баяр ихээхэн ач холбогдолтой. Түүхийн нэгэн цагт тайж гарал үүслээсээ болж хилмигдэж удам судраа нуун дарж явсан ч өдгөө түүгээрээ бахархаж үр хүүхэддээ өвлөн сургаж яваа. Төв аймгийн Санди тайжийн удмынхан Баян өнжөөл өндөр ширээ сумын нутагт байрлах Уйлах Цэнхрийн болон Сарын ам гэдэг газар ахын дүүсийн танилцах уулзалтаа зохион байгуулсан байна. Төв аймгийн Баян өнжөөл сумын нутагт байрлах Зоргол хайрхан ууланд доргийн зохио гэж бий. Энэхүү зохиог 1800-аад оны дунд үед тухайн үеийн арга халахын Түшээдхан аймгийн Зоригт бангийн хошуунд амьдарч байсан нутаг усандаан алдартай Дориг тайжийн нэрээр нэрлсэн ийхүү 200 гаруй жилийн турш нэрийн өөрчлөлгүй уламжлагдсан иржээ. Дориг тайжийн хүү Түшээдхан аймгийн Зоригт бангийн хошууны Гачид багийн мэдээж Сэрэтэр тайжийн удмын 7 тайж түүхэнд тэмдэглэгдэн үлдээснээс 5 дахь хүү буюу Санди тайжийн удмын 200 гаруй хүн ураг саднаа мэдэлцэх танилцах уулзалтаа зохион байгуулсан байна. За Дориг тайж гэдэг хүн бол олон хөх халаг хөх үзүүтэй хоньтой. Манай ажаагийн надад нэг шал болгод дурсаж ярьснаар бол хошууны тамгын газар одоо аль бүглэх гэж албан татвар их байна арай баг болгож өгөөч гэж хэлэх гэж ярих гэж очиод нөгөө цаа төшмөдүүд нь жаахан хөөргөд фантазлаа танаа ханинд орсон чон төөрчгөн шүү дээ яаж гарч чадах юм тийм олон хоньтой тийм баян хүн шүү дээ та гэхлээр жаахан сэтгэл нь хөөрөд нэрээ тийм юм уу та гэдэг аль бүглэхин тэр болцоход ирж байсан юм лээ гэж. Санди тайжаас удам залгасан 400 гаруй хүн байдгийн дотор Монголын төр зүтгэсэн хийсэн бүтээснээ үнэлүүлсэн цөөнгүй юм. Мөн өнөөдөр ч төрсөн нутагтан өвөг удмынхаа гал голомтыг сахин үлдсэн Ахмад буурлууд олон байна. Санди тайжийн 4-р хөвлөө Төв аймгийн Баян өнжөөл суманд төрж өссөн. Би 8 хүүхэдтэй миний хүүхдүүдээс 2 нь хөдөө малж сайн явж байгаа. Бусдууд нь Төвд Налайх Улаанбаатарт ажилдаа явж байна л гэж байна. Санди тайжийн 2 дугаар хүү Лусан хэмжигд миний аав. Би айлын ганц хүү. Өнөөдөр ингэж уулзалт хийж ах トゥ төрөл садан бүх өөр хүүхэд ач холбогдолтойгоо танилцах уулзалт хийж танилцаж баяр хийж байна. Энэ маш сайхан байна. Энд би сэтгэл их өндөр байна. Манайх бол одоо энэ хавцлын өвлжөө тэгэл энэ эмгэнтэй өвлжөө хавцалд бол манайх ер нь их олон жил өвлждөг байсан да. Санди өвөөгийнхөө нутгалж байсан нутаг усанд үр ачнаар нэрж анхудаага одоо ургийн баяраа тэмдэглэж байгаадаа баяртай байна. За би Сандуу тайж гэж хүний хамгийн бага хүү Ичин нор гэж хүний хүүхэд байна. Манай эцэг Ичин нор бол ер нь Монголын үндэсний түүхийн музейг шинжилэн дэглэсэн тийм хүн байгаа юм. Тэгээ Монголын түүх соёлыг бол ер нь тэгээд Америк, Япон, Солонгос ер нь бүхэн улсад сурталчилсан дөө. Түүх соёлд их том хувь нэмэр оруулсан хүн байна. Тэгээд Сандуу тайжийн одоо үр удам гэдгээ бидэд нэг хэсэг хилмигдэж нууж явсан ч үе байна. Харин сайн цаг ирж бидэд одоо Санди тайжийн үр удам гэдгээ нуухгүй ил цагаан хилдэг болж ингэж сайхан уулзсан гэж байгаад их баярлж байна. Манай өвөөгийн үр хүүхдүүдээс ах トゥ нараас их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, Монголын түүхийн музейг үндэслэгч, Монголын морин холбооны тэргүүн Баяр Магна зэрэг олон төрийн албасж байгаа олон сайхан бахархмаар ах トゥ нар минь байдаг. Энэ ургийнхан Чингис хаантай удам судар нэгтэйгээрээч бахархаж явдаг. Тухайлах юм бол 1918 онд Богд хаанд Монгол улсын хүн амын тооллогын дансны эцэст Түшээдхан аймгийн Зоригт бангийн хошууны тайж нарыг Монголын нууц товчоонд бичигдсэн бүх бэлгүүдэн удам болохыг баталсан байдаг нь улсын төв архивд хадгалагдсан үлдсэн байдаг юм байна.